Нэрэг гэл зөндөө олон сонсч ярьдаг те бид нар хүн гэлтгүй ерөөсөө эд зүйл за тэгэл бидний одоо авч байгаа мэдээллүүд за тэгээд амьдарч байгаа газар одоо юу гэдгийг ерөөсөө газар байршил ажил гэл ингээл эд зүйл бүх юм дээр ингээд энерги байдаг гэдэг. Тэгээд бид нар өөрсдөөсөө ямар энерги гаргаж ийн яг тэр энергиэрээ ингээд тэр тухайн бүх зүйлүүдтэй ингээд зүйлүүдээр ингээд хүрээлэгдэж идэг гэж байгаа байхгүй. Тэгээд хүний өдөр тутмын амьдралд хэрвээ энерги өндөр байх юм бол мэдрэгддэг зүйлүүд гэж байгаа. Мэдрэгддэг. За тэгээд би болдог зүйлүүд гээд би ингээд юм мэдэрсэн ч гэх юм уу. За тэгээд уншиж зарим нэг зүйлээс мэдж байгаа. Энэ зүйл бас юм шиг энэ ч гэсэн надад бас байгаад байгаа юм гэдэг юм уу. Энерги унсан ч юм уу доошсон үед яах вэ гэдэг талаар би YouTube дээр нөгөө бичлэг оруулсан байгаа. Сонирхол тэрийг бас сонсоод үзээрэй. Тэгээд нэгдүгürt нь болохоор ер нь ямар ч үед ингээд жижигхэн зүйл дээр ч гэсэн маш азтай байдаг гэсэн үг. Азтай байдаг одоо яана ингэсэн бол ёо ямар азтай өнгөрчөө гэл ингээд бид нарт бодох юм байдаг шүү дээ. Тийм юмнууд маш их гарч ирнэ. Тэгээд хоёрдугаарт нь болохоор ер нь өмсөх хувцас ингээд маш их өөрчлөгдөж ирнэ. Одоо бүр нэг эрсдэс өөрчлөхгүй маань хэд нэг ийм хувцас өмсөө үзчих юмсан ингэчгэнсэн тэгчгэнсэн гэл тэ өдөр тутмын өмсөж байгаа хувцсан дээрээ ингээд гоё шин зүйл оруулдаг ч юм уу нэг тийм гоё одоо юу гэдгийг мэдрэмжтэй болно гэдэг юм уу. За тэгээд гуравдугаарт нь болохоор хүний нүүр царайнд ингээд инээмсэгэл цаанасаа ингээд нэг тийм зөөлрөөд ирдэг юм шиг байл шүү дээ. Инээмсэгэл тодорхойч гэдэг юм бол зөөлөн гэдэг юм уу? Нүүр царайны тийм хорилтой болно. Тэгээд энийг бас би өөр дээр яг анзаарч лээ л да. Тэгээ учиргүй ингээд нэг тийм амар ууртаач юм шиг сөрөгч юм шиг биш байгаа мөртлөө би ч амар тийм хатуу ширүүн царайтай хүн юм шиг байлээ шүү дээ. Ер нь тэгж бодсон шүү дээ. Тэгээ одоо инээмсэглэж ингэж явж байхгүй бол бас хүмүүс ингээ хараад ямар амар ширүү юм бэ гэдэг хэлүүлэх тохиолдол байна. Тэгээд тэр бол энерги бас бага байхаар аяндаа ингээ цаанаас ахын юм хөмсгөө зардаад байдаг юм шиг байлээ шүү. Тийм болохоор бидний энерги өсгөр аяндаа гоё ингээд нүүр царайны хорол зөөлрөд ирдэг юм шиг байлээ гэж анзаарсан. За тэгээд дараад нь болохоор яг бид нарын нөгөө нэг сонирхдаг дурлж хийдэг зүйлүүд бас жоохон өөрчлөгддөг юм болов гэж бодсон. Шинээр одоо ийм юм хийж үзэх юмсан гэсэн сонирхол төрдөг ч юм уу тийм нэг тийм нэгсэндээ одоо бид нарын хийх